Хай эмж байна. За ойрд нэг ахта өсгөгчийн тухай ингээд бичлэг яваад байна. За тэгээд нэг залуу маань ингэж яваад ахта өсгөгчийг бензин хийж туршиж үзээд тэгээд тухайн бензин маань ахтаа өсөхгүй байна. Тиймээс энэ ахта өсгөгч бол хуурамч ажиллахгүй байна гэх юм тийм бичлэг яваад байгааг харсан. За тэгээд энэхүү бичлэгээр болохоор би ахта өсгөгч маань яаж ажилдгийг, ямар төрөл байдгийг тэгээд тэр тухай тайлбарлана. За тэгээд энэхүү бичлэгийг хийхдээ болохоор би ямар нэгэн газраас санхүүжилт аваагүй, ямар нэгэн бүтээгдэхүүн рекламдаагүй гэдгээ та бүхэнд хэлэх зүг баха. За тэгээд энэ бичлэгийг би зөвхөн техник сонирхож хүнийхээ хувьд за тэгээд бусад хүмүүст болохоор ахтаа өсгөгч маань яаж ажилдгийг тэр тухай тайлбарлаж хийж байгаамаа. За ахтаа өсгөгчийн тухайхаас өмнө хэлүүлээ. За бензин байна тий. За бензиний маань бүтц маань ямар хөө байд юм бэ гэж тэр тухай топ тайлбарлаж өгье. За бензин гэдэг нь зүгээр хидрокарбон гэдэг карбон нүүрс төрөгчүүд байдаг байна. За тэгээд бензинийг маань болохоор A80 92 95 гэж ангилдаг тий. За тэгэхээр ерөнхийдөө бензиний үндсэн бүтц маань болохоор айсооктан, хептейн гэсэн энэ хоёрыг хольж яг энэ бензиний маань 80 92 95 гэсний гаргаж ирдэг байна шүү дээ. За тэгээд мэдээж бусад бодисууд байгаа. За тэдгэрийг бол өнөөдөр ярих хөвөлч зөндөө олон бодис ордог байна. Гол үндсэн хоёр бодис маань энэ байна шүү дээ. За тэгээд энэ хоёр маань хоёлоо нүүрс төрөх жоох юм шүү дээ. За тэгмээ айсооктан гэдэг маань болохоор за октаны тон 100-тай. За тийм нүүрс төрөх жоох нь. За хептейн гэдэг маань октаны тон хиг байдаг байна шүү дээ. За мэдээж октаны тон өндөртэй юм чинь энэ бодис маань үнэтэй. За октаны тоо багтаа учраас энэ бодис маань хямдхан байна шүү дээ. За тиймээс энэ хоёрыг холиод за эдгээр бензинүүдийг октаны тоотой бензинүүдийг гаргаж ирдэг байна. За жишээ нь A80 гэдэг. За 80 бол 80% нь айсооктан, 20% нь болохоор хептейн гэдэг энэ маань эндээс бүрддэг байна. За тийм мэдээж бус бодисууд байгаа. За тэр энэ хоёрын агуулмж яг баг зэрэг өөрчлөлтөө бус бодисууд агуулмж орж ирдэг байна. За 92% бол 92% нь өндөр октантай бодис. За 8% нь болохоор бага октантай. За 95% болохоор за мөн 95 5 гэсэн харьцаатай байдаг байна. За тэгэхээр яагаад ингэ бензин маань олон төрөл байд юм бэ гэхээр за бүх хөдөлгөөрүүд маань өндөр октантай бензинийг шаарддаг байна. За би ямар хөдөлгөөрт ямар октантай бензин их вэ гэд бичлэг маань болохоор миний хийсэн бичлэг маань орсон байгаа. За тэрийг та бүхэн үзэж болно. За тэгэхээр хөдөлгөөрийн шалтгаан зэрэг гэж юм байдаг. Тэрнээс хамаарат за энэ бензиний октаны тоон тодорхойлогддог байна. За тэгээд арай хуучны хөдөлгөөрүүд болохоор 80 октантай бензинээр ажиллана. За өндөр одооний орчин хөдөлгөөр бол 92 95 гэх мэт өндөр октантай бензинээр ажилладаг байна шүү дээ. За тэгээд сүүлийн үеийн хөдөлгөөр маань шалтгаан зэрэг гэж тэр маань өссөн байгаа. За шалтгаан зэрэг гэж юу юм бэ гэдгийг бас тайлбарласан байгаа. За энэ одоо том тайлбар бол октан гэдэг маань болохоор даралт төсвөрлөх чадвар гэсэн. За хөдөлгөөрийн шалтгаан зэрэг гэдэг маань гаднаас орж ирсэн агарыг хөдөлгөөр маань хэд дахин шахах чадах вэ гэсэн тэрийг илэрхийлдэг тоо байгаа. За тэгэхээр жишээлбэл 10-ыг харьцах 1-ийн шалтгаан зэрэгтэй 12-ыг харьцах 1 шалтгаан зэрэгтэй хөдөлгөөр бол гаднаас орж ирсэн агарыг маань 12 дахин шахах 10 дахин шахах тэрийг илэрхийлдэг байна. За тэгээд шахаад ирэхээр мэдээж агаар нь даралт үүснэ, даралт температур үүснэ. За тэгэхээр хэр их даралтыг төсвөрлж чадах вэ гэдгийг маань эдгээр маань илэрхийлдэг байна. За тэгвэл жишээ нь 8 7-ыг харьцах 1 8-ыг харьцах 1 гэсэн шалтгаан зэрэгтэй хөдөлгөөр маань A80 гэсэн мэдээ ашигладаг. Энэ болохоор яг гаднаас орж ирсэн агарыг 7-оос 8 дахин шахаж байгаа гэсэн үг. За тэгэхээр A80 маань хязгаарлалт нэг шалтгаалтыг төсвөрлөх чадвар маань ерөнхийдөө тийм бага шалтгаан зэрэгтэй хөдөлгөөр зориулж хийсэн байдаг байна. За сүүлийн хөдөлгөөрүүд шалтгаан зэрэг нь өндөрснөөр илүү өндөр октантай хөдөлгөөрийг маань бензинийг хэрэглэдэг болсон. За тэгэхээр бензиний ерөнхий бүтц маань юм байх нь за бензин олон ангилалтай байдаг нь болохоор хөдөлгөөрийн хийцээс хамаардаг нэ. За ахта өсгөгч маань яаж ажиллах юм бэ гэж. За ерөнхийдөө ахта өсгөгч маань суурь бодисоор ялгардаг байна. За ерөнхийдөө бол зөндөө олон төрлийн суурь бодистой. Ерөнхийдөө суурь бодисыг хоёр ангилж болдог байна шүү дээ. За металл суурьтай эсвэл карбон суурьтай гэдэг ингэж ангилж болох нь. За тэгэхээр металл суурьтай ахта өсгөгч маань болохоор яг яаж бензиний октаныг өсгөх юм бэ гэхээр яг ерөнхийдөө дөлний фронт буюу одоо жишээ ингээд хөдөлгөөр ажиллаа шаталт явуулдаг яг шатж байгаа дөлийг тогтворжуулж өгөх нь за мөн тухайн бензин маань шахалтанд ороод шатах үед яг шатаж эхлэх яг хугацааг нь яг цаатуулж өгдөг тийм өртөө байна. За тэгэхээр хөдөлгөөрт маань буруу октантай бензин хэрэглүүл детоназ гэдэг үзүүлэл болно тийм бочлоор очихаас өмнө түвш маань асцдаг хонс бензин маань тэгэхээр хөдөлгөөр буруу шатал явагдаад детоназ үүсдэг байна. За тэгэхээр яг металл суурьтай октан өсгөгчнүүд болгоно шатах хугацааг маань жоо оройтуулж өгснөөр яг за детоназ үүсгээс сэргийлдэг байна. За дараагийнх нь болохоор карбон суурьтай ахта өсгөгч гэж байна. Карбон суурьтай ахта өсгөгч нь болохоор юу гэдэг юм гэхээр за бензин маань болохоор карбон байдаг гэсэн үг тийм. Ингэж ярьсан тийм. За тэгэхээр яг бензиний яг карбон буюу одоо жишээлбэл бензиний даралт төсвөрлөх чадварыг шууд өсгөж чинь гэсэн үг. За жишээлбэл 92 дээр энийг хийх юм бол яг 95 болоод даралт нөгөө шахалтын нөгөө даралт төсвөрлөх чадвар маань шууд өсөж чинь гэсэн үг. За тэгэхээр ийм хоёр ерөнхийдөө зарчмаар ахта өсгөгч маань ажилладаг гэсэн үг. За тэгээд бичлэгэн дээр яваадсэн тэр залуу маань болохоор ямар багажаар ингээд бензиний ахта
актаныг шалгаад за актан өсгөгчийг ямар багжаар шалгаадсан бэ гэвэл за би бичлэг үзэж байгаа болохоор Octis 2 гэсэн ийм багжаар шалгаж байсан. За тэгээд ашиглаж байгаа актан өсгөгч нь болохоор за ингээд ямар бичлэгэн дээр ч хэлж байгаа ямар нэгэн газрын нэр хүн талтахгүй гэсэн үгнээс яг юуг нь авцсан байсан, хаягийг авцсан байсан. За тэгээд би ерөнхийдөө савныхын хэлбэрээр хайж үзээд за тухайн хэрэгсэн актан өсгөгч болохоор феном гэсэн брендийн актан өсгөж байх боломжтой байна гэдгийг бол судалж мэдсэн. Яг л та хүн гэсэн савныхын өнгө болон савныхын хэлбэрээр ингээд хайж үзэж болно. Ерөнхийдөө болохоор ийм хэлбэртэй. За тэгээд бичлэгэн дээр хэлжсэн. За Монгол төвөөмөл зарагддаг ийм актан өсгөчөө гэж хэлжсэн. За тэр бол миний судалгаан дээр үндэслүүд яг ерөнхийдөө феномыг ашигласан байна гэж үзсэн. За тэгээд феном гэдэг актан өсгөч маань болохоор энэ хоёр харагдж байгаа суурьны маань болохоор металл суурьтай актан өсгөч ордог байх нь шүү дээ. За металл суурьтай актан өсгөч. За тэгэхээр хэдүүлээ энэ ашиглаж ирсэн октисгийн багж маань болохоор яаж бензиний актаныг хэмждэг юм бэ гэхээр яг диэлектрик гэдэг энэ аргаар бензиний актаныг хэмждэг юм шүү дээ. За диэлектрик гэдэг маань яг ерөнхийдөө за товчоор тайлбарлах юм бол ерөнхийдөө ийм цахилгаан цэнийг болохоор өөртөө шингээж авч байгаа тийм чадвараа гэсэн үг. За ерөнхийдөө ийм юу байлаа гэж үү. За нэг хөөс ч юм уу хөвн байх юм шүү дээ. Тэр нь болохоор яг хатнаас ирж байгаа электрон цэнгүүдийг болохоор өөртөө шингээж авч байгаа багтаамж тэр чадварыг илэрхийлдэг тийм юу бахны үзүүлэлт бахны. За тэгээд диэлектрик гэдэг энэ аргаар маань хэмждэг байх нь энэ Octis 2-ыг багж маань. За тэгээд ерөнхийдөө усны диэлектрик маань болохоор нэлээд өндөр 70.5 байдаг байх нь. За бензинийг болохоор яг А80 бензинийг болохоор 2-оос 2.1, А92 95 болохоор 2.3-аас 2.4 байдаг. За тэгэхээр энэ диэлектрикийн чадвараар нь манай энэ Octis гэх багж маань болохоор ямар актантай бензин бэ гэдгийг маань мэддэг байна шүү дээ. За тэгвэл яагаад энэ феномыг хэрэгэлсэн чинь за энийг хэрэгэлсэн чинь яагаад актаны тон өсөхгүй байгаа гэсэн юм бэ гэж байна. За энэ болохоор металл суурьтай актан өсгөж яаж яасан те. За тэгэхээр яг металл суурьтай актан өсгөж маань болохоор ерөнхийдөө бензиний маань за энэ диэлектрик гэдэг энэ чадварыг нь ерөөсөө бараг нөлөөлдөггүй гэсэн энэ чадварт нь. За энэ чадварт нь бараг нөлөөлөхгүй харин гидрокарбон суурьтай актан өсгөчүүд маань болохоор шууд яг бензиний маань болохоор диэлектрик гэдэг чадварыг шууд өөрчилдөг гэсэн. За тэгэхээр яг металл хэрвээ энэ феном гэсэн актан өсгөчийг хэрэглэсэн бол энэ маань болохоор металл суурьтай учраас за бензиний маань диэлектрик чадварт нөлөөлөхгүй. За тийм учраас энийг хичнээн нэмсэн ч гэсэн яг Octis-гийн багжаар хэмжиж байгаа үед яг бензиний маань актаны тоо маань шууд өөрчлөгдөж харагдахгүй гэсэн. За хэрвээ шууд өөрчлөгдөж харагдуулъя гэх юм бол яг гидрокарбон суурьтай актан өсгөчнүүдийг хэрэглэж болох юм шүү дээ. Энийг ашиглах юм бол яг энэ маань болохоор бензиний маань диэлектрик чадвар шууд нөлөөлнө гэсэн. Тэгэхээр Octis гэсэн багжаар маань хэмжиж үзэх юм бол за бензиний маань актаны тоо өсч харагдах нэ. За тэгэхээр металл суурьтай актан өсгөчнүүд болохоор актаны тоог нь 3-аас 7-оор өсгдөг байна. За гидрокарбон суурьтай актан өсгөчнүүд бол 2-оос 4-өөр өсгөж өгдөг. За чинь 92 дээр хийвэл ерөнхийдөө 94-өөс 96 гэж өөрчлөх нь гидрокарбоныг хийжвэл за металл суурьтай актан өсгөчийг хийж байгаа бол ерөнхийдөө за нэг 95 97 болж өсөх нь. За гэхдээ Octis 2-оор хэмжиж байгаа үед металл суурьтай актан өсгөчийг ашигласан үед болохоор диэлектрик чадвар өөрчлөгдөхгүй учраас энэ багжаар хэмжигдэхгүй. Анх бензинийхээс актантай адилханаар гадна гэсэн. За тэгээд ийм суурьтай актан өсгөчнүүд Монголын зах зээл дээр бас зарж байгаа. Бүрт, мотул, ликвимоли гэх мэт брэндүүдийн актан өсгөчд болохоор ийм суурьтай байх нь. За феном тэгээд зарим нэг актан өсгөч болохоор металл суурьтай байх нь. Тэгэхээр яг энэ хоёр суурьаас шалтгаалаад ямар багжаар хэмжиж байна гэдгээс хамаарат актан өсгөчийг бензин нэмсэн үед шууд мэдэгдэхгүй, шууд актаны тоо маань шууд мэдэгдэхгүй ч болж болно. За актаны тоо маань шууд өсөхгүй байгаа нь болохоор цаанаа бензинийхээ даралтан тэсвэрлэх чадварыг өөрчлөөгүй ямар ч хэрэггүй гэсэн үгээс шууд хийж болохгүй байна. Цаагаараа яг дөлний фронтыг маань тогтоожуулна. За асалтын хугацааг ойртуулна. За асалтын хугацааг ойртуулсан гэдэг нь яг тийг актантай хэвтэн гэсэн бодис юм аа. Чөлөөт радикалуудыг ингээд багсгаж дарангуулж өгдөг гэсэн. Ингэснээр болохоор бензин маань эрт тасгаас сэргийлээд актаны тоог өсгөж өгнө гэсэн.